Бидний тогтвортой хөгжлийн үндэс суурь бол байгаль орчин. Байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэж бид нар сайн сайхан амьдралын тухай ярина гэхээс биш үүнийг мартаж орхиод сайн сайхан амьдралын тухай ярихгүй. Бидэнд байгаль орчин хамгийн чухал хэрэгтэй. Байшин бодлогоос илүү хэрэгтэй зүйл бол их дэлхий. Тиймээс хүн төрөлхтөн их байгалыг эрхшээх бос энэргэн хүндэтгэх нэгэн зорилгодоор хамтын ирээдүйн төлөө нэгдэж улс орон бүрд илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр хувийн хөвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний зөвшөлтсөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцыг бид бэхжүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн нэгдсэн үндэсний байгууллагын 29-р баг хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас баг дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээг жил бүр 100 тэрбум Америк доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум Америк доллар болгон 3 дахин нэмэгдүүлэхээр тохиролцоо. Түүнчлэн Монгол улс дээр 29-р баг хурлын үеэр ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр газрын асуудал гарах олон улсын эвсэл байгуулах саналыг дэлхийн улс орнуудад хандан гаргасныг та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. За улс орнууд бол одоо net zero буюу бас хүлэмжийн хялгарлыг тэглэн гэдэг зорилт бол тавьж байгаа. Зарим орн бол 30 он, зарим орн бол 50 он гэдэг. Тэгэхээр тэглэн гэдэг нь огт хүлэмжийг ялгаруулахгүй гэсэн үг бас биш. Нөгөө талдаа бид нар энэ хүлэмжийг маш их шингээдэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ шингээлтийг бол тэрбум мод одоо хөтөлбөрийн хүрээнд бол нэлээд ой мод маань бол одоо энэ хүлэмжийг л шингээхэд бол их одоо тус тэм болохоор байгаа. Тийм учраас бид энэ дээр онцгой анхаарал ингээд ажиллаж байгаа.